Дараагийн мэдээг танилцуулъя. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп 20 гаруй тэрбум $10 өртөг бүхий сөнөөгч онгоц бүтээх гэрээг Америкийн нэгдсэн улсын онгоц үйлдвэрлэх том охин компани болох Boeing компанид өгөх ийм шийдвэрийг гаргасан байна. За тус гэрээтэй холбогдуулсан мэдээллийг баасан гарагт 100% танхимд буюу ерөнхийлөгчийн ажлын өрөөнд олон нийтийг цуглуулж тухайн мэдээллийг хийсэн байна. За энэхүү онгоцыг бол Next Generation Air Dominance гэж нэрлэж байгаа ийм төсөл юм байна. За энийг бол гол зорилго нь бол F-22 нэртэй өмнө нь бол Америкийн нэгдсэн улсын зэвсэг түвшинд голлох үүрэг гүйцэтгэж байсан онгоцыг орлуулна. За үүний оронд бол шин төрлийн онгоцыг бүтээн. Үүндээ энэ онгоц нь болохоор юугаар онцлогтой вэ гэхээр нисгчгүй онгоцтой зэрэгцүүлэн байлдааны зориултаар бол ашиглах боломжтой ийм онгоцыг хэрэглэх юм байна. За энэхүү онгоцны загвартай холбоотой нарийн мэдээлэл бол одоо хүртэл нууц байгаа. Гэхдээ бол гол мэдээллүүдийн авч үзэх юм бол ардаар тул үзэгдэх дэвшилтэд мэдрэгчтэй хамгийн сүүлийн үеийн хөдөлгүүртэй байхаар энэхүү онгоцыг зохион бүтээхээр төлөвлөж байгаа юм байна. За энэхүү нисгчтэй тийрэлт онгоц нь бол гол зорилго нь бүтээсэн гол зорилго нь хятадын агаарын тавталгаанаас хамгаалах болон бусад боломжтой айснууд руу нэвтрэн орох чадвартай ирээдүйн нисгчгүй онгоцны флотын хамт хамгаалагчийн үүрэг гүйцэтгэх ийм онгоцыг зохион бүтээхээр төлөвлөж байгаа юм байна. За энэ удаагийн онгоцыг бол бас их сонирм байдлаар нэрлэх басан. За энэ бол F-47 гэсэн ийм нэрийг өгч байгаа. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп бол Америкийн нэгдсэн улсын 47 дахь ерөнхийлөгч. За F гэдэг нь бол fighter буюу сөнөөгч онгоцыг хэлж байгаа. Тэгэхээр F-47 гэдэг нэрээр бол өөрийнхөө алдар сууг мөхжүүлэх зорилгоор энэ онгоцыг нэрлэх болсон юм байна. За Дональд Трамп 100 танхимд сэтгүүлчид хандаж мэдрэхдээ бид маш их хэмжээний захиалга өгсөн. За одоо бол та бүхэнд үнийн дүнгийг хэлэх боломжгүй гэж мэдгдсэн. За манай холбоотнууд бол над руу байнга залгаж байна. Тэд ч гэсэн бас энэ онгоцноос худалдан авахыг хүсэж байна гэж хэлээд энэ онгоцыг бол зөвхөн дотоодоо нийлүүлэхээс гадна гадагшаа борлуулах боломжтой гэдгээ мэдэгдэж байгаа. За энэ мэдээний дараа бол Boeing компани хувьд 5%-аар өссөн. За харин Seattle хотод бол төвтэй энэ компани гол өрсөлдөгч Lockheed Martin-ийн хувьд бол энэ хувьцаа нь 6%-аар буурсан ийм үзүүлэлт бол гарсан байна. За Lockheed Martin-ийн хувьд бол өмнөх F-22 загварын онгоцыг үйлдвэрлэгч гол компани байсан. За Reuters агентлаг бол албан ёсны мэдээлэл хийхээс өмнө Boeing-ийг ясан тухай мэдээллийг бол олон нийтэд Reuters агентлаг зарласан байна. За агаарын цэргийн хүчний штабын дарга генерал Дэвид Альвин F-22-тай харьцуулахад бол F-47 хямд өртөгтэй бөгөөд ирээдүйн аял занлалт илүү тасан цогцох чадвартай. Тиймээс бид нар цаашдаа бол өөрийн нисэх онгоцны нөөцд бол F-47-г илүүтэй байрлуулах чиглэлд ажиллах болно гэж мэдгдсэн байна. За Boeing-ийн хувьд бол энэ асуудал бол энэ гэрээг авч чадсан нь ихээхэн том бизнесийн ялалт болж чадсан. За учир нь бол Boeing компанитай холбоотой нэлээд ийм шуугантай асуудал сүүлийн саруудад үүсэх болсон. Бизнесийн буюу арилжааны чиглэлийн үйлдвэрлэл нь бас амжилтгүй байгаа. За нөгөөтэйгөр батлан хамгаалах чиглэлд ч гэсэн үйлдвэрлэл нь төдийлөн амжилтгүй байгаа үед бол энэхүү гэрээг авсан явдал нь бол тус компани хувь заяаг эргүүлэх үс юм томоохон өөрчлөлтийг авчирч чадсан байна. За ялангуяа Missouri мужийн St. Louis дахь тус компани сөнөөгч онгоцны үйлдвэрлэх бизнест бол гол нөлөөг үзүүлэхээр байна. За инженерийн болон үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтын гэрээ нь бол 20 гаруй тэрбум долларын өртөгтэй. За дээр нь бол цаашдаа олон тоогоор үйлдвэрлэх тохиолдолд бол энэ маш олон сая ам долларыг дахиад олон зуун тэрбум ам долларын захиалга авах боломжтой гэж үзэж байгаа. За гол энэ онгоцыг үйлдвэрлэх гол шалтгаанаа бол түрүүнд дурдсан Хятад болон Орос зэрэг дайсагнагч гүрнүүдийн эсэргүүцэх чадвартай 6 дахь үеийн онгоцыг үйлдвэрлэх ийм зорилготой ийм системчлсэн ийм онгоцын флотыг бол бий болохоор зорж байгаа юм байна. За Boeing компанийн хувьд бол хамгийн их борлуулалттай Max 737 тийрэлтэд хөдөлгүүртнийхэн хувьд бүрэн захиалга нь бол сэргээгүй байгаа. За агаар чатгуун цэнэглэх танк нисгэгчгүй онгоц сургалтын тийрэлтэд онгоцуудын гэрээнийх нь биелэлт хангалтгүй байгаагаас болоод батлан хамгаалах үйл ажиллагаанд доголдсон ийм байдалтай байгаа. За ер нь бол сүүлийн үед бол энэ томоохон ялангуяа нисгэгчтэй онгоцуудыг хэрэглэхтэй холбоотой асуудлуудыг бол төрийн Америкийн нэгдсэн улсын төр засгийн зүгээс бол энэ асуудалд бизнесийн үр үгээжийг нь бол ихээхэн харах болсон. Тухайлх юм бол тэр бумтан Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн зөвлөх Elon Musk мэдгэдэгтэй өндөр зэрэглэлийн сөнөөгч онгоцууд бол одоо үр дүнгүй болсон. Үүний оронд бол хямд үнэтэй нисгэгчгүй онгоцуудыг илүү сайн ашиглах нь бол сайн сонголт байж чадна гэж мэдэгдэж байгаа.
За харин Lockheed Martin-ийн хувьд Boeing компани энэхүү гэрээг авсантай холбоотой эсэргүүцэлсэн хэвээр байгаа. За гэхдээ бол эргээд энэ асуудлаар шүүхэд хандах магадлал нь буурж байгаа. За яагаад вэ гэх юм бол Трамп энэ мэдээллийг 100% танхимд олон нийтийн өмнө хийсэн учраас шууд ерөнхийлөгчийн мэдээллийн эсрэг бол шүүхэд хандах магадлал нь төдийлөн бага гэж хажиглагчид харж байна.